Соноо та бүгдд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Бэлгүн гэдэг Дэлхийн Тэквондогийн холбооны хар бус 5 дан зэрэгтэй алдар спорт хорооны тэквондогийн тасгалжуулагч багшаар ажилладаг. Тэквондогийн спортыг сонирхож хүүхэд залуустаа зориулан тэквондогийн анхан шатны хичээлийг зааж өгөхөд бэлэн болсон байна. Тэквондогийн анхан шатны хичээл болох мэдлэг хүндлэх командыг зааж өгөхөд бэлэн болсон байна. За ингээд хичээлдээ орцгоё. За хамгийн анхны команд болох номхон зогсох буюу чариод. Чариод төгнө ёслоод гэсэн үг. За дагаад хэлэх юм бол чариод төгнө. За энийг хэрхэн яаж зөв талаар та бүхэнд анхааруулъя. За өөдөөс нь ёсож байгаа хүнийхээ өөдөөс нь царайгаа харуулчаад ёслоод ээж болохгүй гэсэн. За харцаа доош нь буулгаад эрүүгээ цэждэг ойрхон байх хэрэгтэй гэсэн. За 45 градусын налуутай ёсолдог. За энэ чинээс чариод төгнө 1 2 3 4 5. За өөр нэг анхаарах зүйл нь юу гэхээр за нурууны байрлалыг харах юм бол зарим хүмүүс маань нуруугаа ингээ бүхтийлгээд идэг гэсэн. За нуруу цих чариод төгнө. За гараа хагас атгсан байрлалаас 2 хөл нийлсэн байх хэрэгтэй гэсэн. Нийлсэн. За энэ чинээс нүүдээс нарчаад ингэж өсөж болохгүй гэсэн. 2 хөлөө нийлүүлнэ гараа болон цээжээ тэн нийлсэн байх хэрэгтэй. Чариод төгнө. За эдгээр зүйлсийг маань тэквондогийн хичээл сонирхож хичээлж байгаа хүүхэд залуус маань тэквондогийн багштай болон заалаа хүндэтгэн ёсолдгоо гэсэн. За ингээд дараагийн хичээлээрээ уулзлаа. Түр баяртай.